Сайн байцгаана уу? Би сая гадаах бүх ажлыг хийж дуусч ороод ирсэн. Удгуур усандаа яваад тэгээд төлөөгээ хагалж оруулаад бүх юм чинтэн болгочоо тэгээд сууж байна. Тэгээд түрүүн би нөгөө усанд яваал төлөөмөлөө хагалж ихтэй ер нь аюухан бодоод байхгүй. Тэгээд тэр бас их буруу. Тэгээд өмнө нь төлөөгээ хагалж байхдаа хитрхийхэн бодож жагаад хүл гараа гэмтэж ирсэн. Нэг удаа бүр нэг юм жижигхэн төлөө өсрээд миний бүр яг нүдний доор онж ирсэн шүү дээ. Хөрцөө. Тэрнээс жоохон болгоомжтой төлцсөн. Тэгэл бас яах вэ? Боддгоор юм уу бодоол. Тэгэл нөгөө сая манай Италиас уянга төгсөөд ирчлээгээд сайхан ярьжсэн болохоор тэгэл тэр хэдийг бодоо явчихсан. Тэнгүүтээ үргэлжлүүлээл дипломо бодоол. Тэгээ би дипломо яаж хамгаалж исэн. Тэгээ шалгалтаа яаж өгч ирснээс эхлээд тэгээд үргэлжлүүлээ юу ч яриа явж магадгүй. Тэгээ шалгалтаа бодоол дипломо бодсон ч ямар амар инээдтэй би нэг сони өөрхөн аргаар айгу сони өгсөн байдаг байхгүй юу. Тэгээд тэр бас хүнд хэрэг болж магадгүй гэд. Тэгээ ярьчих. Шалгалт би нөгөө өмнө зөндөөл ярьжсэн шүү дээ. Нөгөө шалгалт амжилттай айгу хэцүү өгдөг гэсэн гээд. Тэгээд ур чадвараа айгу сайн өгчдөг гэсэн гээд. Тэгэхээр одоо болохоор би ам шалгалт тэгээд дипломо яаж хамгаалж ирсэн аа. Тэгээд бас яг нөгөө одоо Италид академид суралцж байгаа хүүхдүүд дипломо хамгаалах гэж бол бас хэрэгүүлж магадгүй. Тэгээ манай академи чи юм гэдэг юм аа. Диплом нэг ядраатай. Юу яа. Ур чадвараас гадна заавалчгүй бичвэр байдаг байхгүй. Тэгээ би ч нөгөө зөвхөн зураг зураал хамгаалдаг юм бах тэгээ бодсон. Нөгөө консерваторийн оюутнууд чи яа гэм бэлээс. Яг гоё авьяасаараа дуугаад дуулаад хөгжмөө дараал дипломо хамгаалчт юм бэлээ. Тэгсэн чинь манайх нь заавал бичвэртэй байх хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр бичвэрийн доотлол 86 дүүр байх хэрэгтэй гэсэн мэсэн. Тэгээд бакалавр нь тийм байсан. Би магистр нөгөө диплом хамгаалаг болохоор тэрийг мэдэхгүй. Би чи ингэсэн байхгүй юу? Бакалавр магистртаа сураад, бакалаврынхаа дипломыг хамгаалаад, магистр диплом бүх хичээлдээ суугаад, ур чадварын шалгалтуудыг бүгдийг нөгөөд, тэгээ ам шалгалтуудаа өгөөгөө дипломо хамгаалаг хүрэж ирсэн байхгүй. Яг ковид таарал. Тэгэл бүр хараа ядраатаас нэгтал бэлвэл ёо. Я сурах юм. Их мас сурцсан бичин гэл. Дураараа. Тэгэл хүрээд ирсэн. Тэгээд бакалаврын диплом яаж хамгаалснаа ярьж гээ заа. Миний хувьд бол ингээл диплом хамгаалсан тэр диплом бичнэ гэдэг нь бол угаасаа ингээл зүгээр амар айцтай байгаа байхгүй юу? Яа над бичвэртэй байхтай яах вэ? Яаж бичнэ гэл. Тэгэл шалгалтуудаа болохоор би хамгийн анхны ам шалгалтыг бүр яаж хийжсэн гэж. Өмнө нь ингээм ам шалгалтаа өгч үзээгүй дандаа ингээд уур чадвараа өгөөд тэгээд нөгөө тэтгэлгийнхаа кредитийг хангалттай цуглуулдаг гэсэн. Тэгээ ингээд 2 3 дахь курст ингээд ороод цаашаа ингээд явах тусам нөгөө ам шалгалтууд маань ингээд хураагдаад үлдээд байгаа байхгүй. Тэгэл хамгийн анхны ам шалгалт урлагийн түүх нэгийг өгч байгаа байхгүй. Бэлдэж байгаа л ороод тэгэл багшийн асуусан асуулт нь пирамид гэсэн аахгүй. Тэгээ пирамида яг ингээд ярьчаал тэгээд өөр бусад юмнуудыг ярьж чадаагүй мөө. Гэтэ пирамида ингээд гайгүй ярьсан болохоор гайгүй онд авчлаа гэж дод. Тэг ингээд багш шууд ингээд хэрвээ нөө шалгалтанд ингээ хангалтгүй байна гэвэл ер нь бол зүгээр гаргацдаг байхгүй. За чи дараагуудаа сайн бэлдээд ороод ирээ гэж гаргацдаг. Тэгээ хэрвээ хангалттай байх юм бол дүн тавих гэж байгаа бол нөө юугийн либретогийн авч үлдээд тэгээд дүн тавих чаа хүүхдүүдээ түр гаргаж агаад дүнгийн тавиад ингээ дүнгийн тавихаас өмнө ихлэ асуудیں۔ За би чам тэд тавилаа. Чи зөвшөөрж гинөө зөвшөөрж гин гэвэл энэ чинь ингээ баталгаажуулаад либрето дээр чи бичлээ. Хэрвээ зөвшөөрөхгүй бол чи дүндээ сэтгэл хангалуун биш байгаа бол чи дараа дахид сайн бэлдэж чаад өшөө өндөр оноо авч олно гэж гаргадаг байхгүй. Тэгээ ингээ гаргахаар нь би за ямар ч сан унаагүй ми чинь батаараа 25 ч их шиг. Нөгөө дээдлийн оноо 30, тэгээ хамгийн доотлын оноо 18 байхгүй юу? Гэтэ 18 авсан ч гэсэн кредитээ авдаг болохоор бид нар бол 18, 19 аваад тэгээ кредитээ аваад тэтгэлгэндээ бол тэтгэлгээ хангалттай үргэлжлүүлж авах боломжтой байхгүй юу? Тэгсэн чинь би ерөөсөө дандаа ур чадварын шалгалтаа өгсөн байсан. Бүгдэн дээр нь баг он цавцсан байсан. Тийм болохоор за ам шалгалтын дээр асуусан асуултнаас нь ихэнхийн тэгээ гайгүй ярьцэн юм чинь ингээл үтлээ цээжлээл амар бэлдээл хэцүү орсон. Тэгээ гайгүй яг нөө бэлдэжсэн юм хүрээд ирсэн болохоор ярьцэн батаараа 25 гэж бодоол. За 25 байх л хангалттай гинэ. Би 25 оноо авч үзээгүйсэн. Дандаа тэгэл 27-оос дээш 30 нэмэх авдаг гэсэн байхгүй. Тэгэл орсон чинь за лутхүү гэж дууддаг нөгөө аавын овгор дууддаг штеп. Лутхүү 22 гэж явдیں۔ 22 болох уу гинэ. Тэгсэн чинь би чи өстэй 25 гэж бодсон байсан. 27-оос доош нь авч үзээгүй юм чи яахт. Голоод нэг өтгийг. Ахгүй би нүдэ боллоо дараа дахиад бэлдэж чаад ороод ирээ. Тэгээд тэгж гарч яваал дараагийн семестр дээр шалгалт өгөө хэд авсан гэж
19 зөвхөр уухандас аваа гараад ирсэн. Юу нөө 22 галт голж исэн үуч. Тэгэл ам шалгалт бол амар чанга юм байна гэл. Тэгээ миний ам шалгалтууд чи ер нь бол тэгэл 19-тэй 18-тэй хичмэр ам дүнтэй агуу. Гэхдээ нөө ур чадвар сайн болохоор ур чадвар чи тэр ихэнх хичээл нь аюу өндөр оноотой болохоор ингээд диплом дээр ингээд татаа гаргаад ирдэг нэлээ. Тэгээ диплом хамгаалалт болохоор юу яа тийм. Яг бэлэн болсон хүүхдэд оруулдаг болохоор диплом дээр юу хүүхд унаж байхгүй. Тэгээ ингэдэг юм бэл аюу гоё. Одоо диплом хамгаалах өдөр бол угаасаа тэр оюутны баярын өдөр байгаа шүү дээ. Шууд ингээд лаврын навчаа зүгэл ингээд үргэлжлүүлээ баярлаа явдаг байхгүй юу. Тэгээ тэр баярын өдрийг нь бас гэж бөснүүлэхийг хүсдэггүй гинэ. Тэгээ ер нь диплом хамгаалчлаа бол ундаггүй. Дүн нь бол янз бүр байна. Тэгээд нөгөө шалгалтнууд дээр ам шалгалтын дээр би бас нэг хараа яаж аргалдаг байсан гэхэлэр аюу хэцүү. Уул нь бол нөгөө нэг ингэдэг байхгүй гадаад оюутнуудад ингээд тесина гээд жижигэн бичвэрийн ажил шүү дээ. Тэрийг хийхэд аюу хэцүү гэж ярьдаг байхгүй хэцүүгээд тэгээ гадаад оюутнуудыг тэрнээс ингээд хөнгөвчлөөд та нар ингээд заавал бичих албагүй ингээд зүгээр хурцээрээ ярьчих гэж тэгдэг. Надаа болохоор эсрэгээрээ бичвэр хийх нь надад илүү амар байгаад байдаг. Би ч нөгөө нэг дизайнер болохоор ч тэгдэг юм уу ингээд юм бичихтэй аюу сайн юмны ингээд учрыг олоод ингээд бүлэг сэдв мэдвэн ингээд дараалуулад тэгээ ингээд хэрэгтэй мэдээллүүдээ олоод ингээд эвлүүлээд одоо бичих чийжтэй одоо тэр чинь бэлэн юмнууд лаваал хуулаад ингээд одоо өөрийнхөө тэр сонгож авсан сэдвүүдэд тааруулаад ингээд ойлгоснороо ингээд дараалуулаад тэгэл зураг хүргийг нь оруулаад ингээд нөхөрхөн бичвэрийн ажлыг аюу дизайнд барай хийчихнэ. Тэгээ тэр чинь бас ингээд уйлахтай хийхгүй зүгээр нэг А4-ийн цаасан дээр ингээд үргэлжилсэн ингээд бичиг тэгэл нэг зураг мургийн хаа хамаагүй өрөөл тэгж хийдэггүй. Яг нөгөө нэг дизайнерийнхаа давуу талыг ашиглаад ингээд форматын хүртэл аягүй хөөрхөн хэвлсэн цаасаа хүртэл аягүй гой цаасан дээр тэгээ дээрэс нь ингээд сэдвээ ингээд аягүй хөөрхөн ингээд дараалуулаад бичээд ингээд ойлгоснороо бичээд гэж дараалалаараа ингээд оруулаад ингээд текстүүдээ оруулаад бичвэрийн талаар би дипломныхаа хэсэг дээр яриа за тэгж хийгээд тэгээ ингээд их сурвалжуудаа ингээд аягүй гой ингээд оруулаад хүн харахад бол маш ингээд зэгцтэй тэгэл зураг хүргэн ч гэсэн гоё дизайн нь ч гэсэн ингээд хүн харахад ингээд нүдэн твтэйхэн одоо тэгжл аргалж амжилттай давдаг байлаа шүү дээ. Тэгээ ингээ гоё юм хийгээд ингээ орохоор чинь тэр бас нэг хөөрхөн хэдэн оноо болчдөг гэсэн аахгүй. Тэгээ багш нар миний хийсэн бичвэрийг ингээ үзэхдээ ер нь бол ингээ дуустал нь эргүүлж ингээ үзнэ. Нөгөө сонирхолтой хийсэн болохоор тэгдэг аахгүй. Тэгээ ингээ одоо YouTube дээрээс ч юм уу ямар нэгэн байдлаар ингээ видеон дээрээс би ингээ мэдээлэл авсан бол тэрнийхээ линкийг оруулна, зургийн скриншот хийж агаад оруулна ингээл ерөөсө харахад ингээ юм нэмж ингээ асуухааргүй болтол бэлтждэг. Тэгээ тэр чинь ингээ хөөрхөн хэдэн оноо нэмждэгээс аахгүй. Ер нь гих мэтчлэн одоо дисинатай тийм амжилттай байл заавал тэрийг нь хийгээд тэгээд өнгө авчдаг гэсэн. Тэгээд диплом хамгаалтан дээр болохоор байгаал өстө яанаал гээл тэгсэн чинь манай нөгөө нэг юу теорийн багш ингээ анзаарсан. Тэгэнгүүт ингээ айх хэрэггүй. Одоо чамайг ингээ шинээр юм зохиож бич гэж хэлээгүй. Одоо чи ингээ сэтгүүлээ тааруулаад судалгаа хийгээл ингээд ингээ явчнаа гэ аюу гоо амархан тайлбарлаа өгсөн. Тэгээд тэрнийхэн дагуу хийж байгаа. Тэгсэн чинь би нөгөө нэг теоригийнхаа одоо юуныхаа онлынхаа багшийг яаж сонгосон гэхэлэр ингээд манай урлагийн түүх 2 багшаар дүүсээ. Тэгсэн чинь нэг багш нь айгүй нөө ойлгомжтой ярьдаг. Тэгээ би яг тэр ойлгомжтой ярьдаг дээрээ дипломо бичвэл зүгээр юм байна гээд. Тэгээ тэр багш дээр ингээд ер нь бол ингээд тэр багш дээр ямар хүүхдүүд хамгаалдаг тэрийг ч юусэн мэдэхгүй шууд очиод би тань дээр ингээд юу амар байна. Дипломо бичмээр байна. Тэгсэн чинь үгүй миний хүүхдүүд ингээд дүүрсэн байгаа. Чи нөгөө багш руу яваа гээд. Тэгсэн чи би үгүй тэгмээргүй би тань дээр л ингээд хамгаалмаар байна. Тэгсэн чинь тэг чи ингээд сэдв энтрээ сонгосон юм а яасан хийсэн гээд. Тэгээ би чинь бас нөгөө айгүй бэлэн болж иж очиж байгаа шүү дээ. Зүгээр ингээд хоосон би тань дээр ингээд хамгаалмаар байна гээд. Тэгээ ингээд юу нь мэддэхгүй одоо нөгөө эргэлзээтэйгээр ерөөсөө очихгүй бүх юм ингээд бэлтцээ очсон байхгүй. За би ингээд юм өнгөний талаар ингээд сэдв сонгочлоо. Тэгээ ингэж хиймээр байна гэсэн чинь багш тэрийг хараад за тэгэхээр одоо би чамд ингээд заа гэж хэлж чадахгүй чи энэ номнуудыг цуглуулад одоо яг ингээд миний хэлсэн юмнуудыг ингээд бэлдээд тэдний өдөр гэхэд аваад иргээд хэлсэн аахгүй даалгавар гэж байгаа байхгүй юу. Тэнгүүт нөгөөх нь ингээ харсан чи айгүй ойлгомжтой. Номнууд нь ойлгомжтой. Бүр номын сан хүртэл ойлгомжтой байсан. За чи энийг ингээд юунаас сургуулийн номын санд энэ ном байгаа. Тэгээд Перужагийн номын санд энд байгаа. Тэгээ энэ ном болохоор бүр Ромын номын санд байгаа штэ. Гэт өгөө хэлсэн аахгүй юу. Тэгэхээр нь баалтал гадаа хуцаа явдаг. Тэгээд тэрнийхэн дагуу ингээл яг нөгөө номнуудыг олоод хайгаал тэгээд нөгөө нэг юуныхаа дагуу гаргасан агуулгын дагуу нөгөөтг ингээ урт хойно оруулаад гээд бэлтээ зэгцлээд аваад ирсэн чи багш тэрийг үзчихэд өө за чи бол ингээ хийчих юм бэ нөө
одоо хуулийн хэрэгжүүлээ хийчих. Гэхдээ 2 сард хамгаалах дипломыг би 9 сарын сүүлээр бэлдэж эхэлж байхад багш тэгсэн байхгүй юу. За энэ одоо 9 сар тийм тэгээд 2 сар гэхэд хугацаа байгаа ч гэсэн чиний хувьд бол маш тавчуу хугацаа шүү хэлчихсэн байхгүй юу. Тэгээд заазуу болол тэгээ ингээ явж исэн чинь манай нөө ангийн багш гэж нэг хүн байгаа шүү дээ. Ангийн багш гэсэн чинь надад санаа зовоод миний ингээ төгсөх болчоод байдаг. Дипломо ингээ бичээгүй юу болж байгааг мэддэхгүй ингээд. Би багш хэлээгүй. Багш нэг уур чадвар ордог шүү дээ. Тэгсэн чинь багш надад санаа зовоод за яа чи 2 сар диплом хамгаалж амжихгүй байхаа одоо бичвэрөө ингээд чи ингээ бичгээд ингээ хэцүү тийм болохоор чи ингээ 6 сард ингээ хамгаалцгаа гэд. Тэгэхээр нүгэ багшаа би ингээ аль хэдийн багшаа теорийн багшийг ингээ сонгоод тэгээд ингээ сэдв энэ аваад хэлсэн штэ гэсэн чи алей ямар сэдв сонгосон ингээ харангуут өнгө бол маш хэцүү гэд багш айгүй хэцүү чи айгүй их ингээ материал олно судална наач юм бол маш хэцүү. Чи ингээ нэгэнд хийхээр болоод ёри багш ингээ зөвшөөрсөн бол юу яа арай жоохон хөнгөн сэдв сонго. Тэг ингээ чамтай айгүй ингээ адилхан одоо ингээд юутай техниктэй тий чамтай ингээд адил төстэй ингээд уран бүтээл хийдэг тийм уран бүтээлч гэдэг юм аа. Айгу мундаг уран бүтээлч байгаа. Одоо ингээд тэр үед 92 настай хүн байсан. Тэгэд ийм хүн байгаа чи энэний ингээд амьдрал уран бүтээлээр нь ингээд судалгаа хийгээд тэг өөрхөн ингээд бүтээлтэй харьцуулаад тэгээд тийм диплом бичээ энэ чамд илүү хэлбэр гэд тэгээд бас надад бас номын жагсаалт гаргаж өгөөд тэнгууд нөгөө нэг ондынхан багш нар яваад очсон чинь багш маань харангуйтай. Гэхдээ хуйлаа чинь нөгөө сонгосон сэдвээр ингээ аягүй хөөрхөн явж исэн шүү дээ. Хин чамааг нэг ингээ солих гэж хэлсэн. Гэт би нөгөө ангийн багш гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь одоо тэгээд яана ингээ цаг хугацаа явчаад идэг. Уул нь өмнөх нь хөөрхөн явж исэн юм да. За одоо яах вэ? Багш чинь ингэж байгаа болж одоо тэгээд наадахаар хийгээ. Тэгээ нэмж бас ном өгөөд. Тэгээ ихэнх ном нөгөө нэг Ромын архитектурын номын сан. Тэгээ нөгөө модерн урлагийн галерей гэж байдаг байхгүй юу. Тэр тэгээ калкографи хүрээлэн гэдэг нөө зураасан зургийн хүрээлэн гээд тентхийн номын сангаас авах номнууд байсан. Тэгээ за одоо чи ингээд Ром руу явж их явах нь штэ. Одоо энэ номнуудыг тэгээ тэр номын сангуудаас л авч иж чинь юугаа хийн гээд. Тэгэл би ерөөсөө яг хэлснээр аваал гараал. Тэгээ манай нөгөө графикийн багш надаа би нөгөө графикийн хичээлдээ аягүй сайн байсан болохоор манай графикийн багш надад аягүй сайн тусалдаг гэсэн байхгүй юу. Тэгээ тэр миний тэр нөгөө нэг диплом хамгаалсан уран бүтээлч нэр нь Guido Strazzaгийн хүн байсан байхгүй юу. Тэгээд тэрний бүтээл нь нөгөө галерейгуудаар ингэ байдаггүй ерөөсөө би ингээл Ромын галерейгуудаар явал хаана байж болох вэ хайж байгаа л очихлоор нөгөөх нь ингээ хаагдцсан галерей ч юм уу эсвэл ингээл нэг л бүр болж өгдөггүй. Тэгээ нөгөө графикийн багштай хэлсэн чинь манай багш яасан гэж бас нөгөө Ромын академид багшилдаг багш байсан байхгүй юу. Тэгсэн чинь Ромын академиас Guido Strazzaгийн оригинал зургийг зур сухандаа авчуулаад аваад ирлээ яах вэ? Дада хар болгочаа гэд. Тэгээ ингээ хаасан чи ерөөсөө яг л ингээл надтай айгуу дэмжлэгийн техникээр хийдэг. Тэгээд нөгөө Ромын академид тамга мамхтай тим юу гэж юм. Зүгээр тэгээ аваад ирсэн за. Тэгэл би бүр баярлал зураг мөргийн дараал. Тэгээ бичсэн чи ста азар одоо яадаг нөгөө тэнэг хүнийг тэнгэр тэтгэн гэдэг нь болдго юм яа. Ерөөсөө ингээ юм ингээ айгуу гоё болоод идэг. Тэгсэн чинь Guido Strazzaгийн одоо нөгөө цуглуулга зургийн цуглуулдаг галерей байлуу да. Тэр тэгсэн чи бүр Венецд үзэсгэлэн нь гаргаж ийн гэд би нөгөө ингээд баян ингээд Guido Strazzag л хайгаад байгаа болохоор тэр мэдээллүүд нэг л гарч ирдэг болсон. Тэгсэн чинь Венецд яг ингээд зургаар нь үзэсгэлэн гарлаа гэд зар гараад ирдээ. Тэгэл баярлаа шууд Венец руу гараал тавьсан. Тэгэл очиод өстө үзэсгэлэн нь хамталт үзэл зургнуудыг бүгдийн сайхан дарж аваад тэгэл бөө мэдээлэлт тол ирж байгаа байхгүй. Тэгэл каталог энэ төр хэрэгөр байгаа шүү дээ. Бүгдийг нь аваад тэгэл ирсэн. Тэгээд тэгсэн чи тэр хооронд ингэж байгаа. Тэр хооронд ингээл манай графикийн багш юу болж ийн яаж нээж ингээл хөргө асуугаал. Нөгөө багш нар нөгөө WhatsApp Италид аягүй хэрэгэлдэг байхгүй юу. Тэгэл ингээл асуугаал юм юм болж ийн үгээл. Тэгээ манай багш аягүй хөрхөн калкографийн хүрээлэн рүү ингээ хилээд цаг аваад манай нэг оюутан очин энэ хэлчихсэн. Тэгэл би тэр энтрээр нь яг ингээл хэлсэн үгээр нь ингээл яваал очиол бүх юм хэлснээр нь хийгээд байгаа болохоор надаа ингээл аягүй итгээд байгаа байхгүй. Тэгэл би багшаа би ингээ Венецд явж ийн ашгүй үзэсгэлэн гараад ингээд зураг мөргийн дараа явж ийн гэл. Ер нь ингээл явцаа хилээл явдсан. Тэр багш нартаа за би энд явж ийн те би диплома хамгаалахын тулд ингээд би ийм хийгээ яваад ин шүү гэдгээр нь мэддээ явдсан байхгүй. Тэгэл тэндээс ингээл хамаг мэдээллүүдээ авчаа. Тэгээ Ром ороод Ромын архитектурын номын сан гэсэн чинь бүр ингээд кинондэр гардаг шиг за амар гоё дээр үеийн номын сан. Тэгэл тийшээ ингээл яваал орсон. Тэгсэн чинь тийш ингээ Аазууд ер нь баг ордгоо юм шиг байна. Тэгсэн чинь нэг сайхан гар тий диплом хамгаалах чаа гэл нэг хазгаа мөрөө хилтэй юм ороод. Тэгсэн чинь ингээ аюу хөөхөн за италчууд чинь хүн ингээд хичээгээд ингээд би диплом хамгаалах чаа гэл ингээл ороод ирэнгүүт туслах гад гүчдэг байхгүй. Тэгсэн чинь өө тийм үү өстө нэрэ
За чи төтгшөө ор тухал гэл тэгэл ямар ном хэрэгтэй ингэнгүүт нөө багшийн жигсааж гэсэн номыг ингээл харуулсан. Бүгдийг ингээл үзээл энэ байгаа, энэ байхгүй, энтэй төстэй ном байгаа гэл өөртөө ингээд хүнч багтай байснаа аюу гой туслаад тэгэл дагуулж явбал тухтай юм гой том ширээн дээр суулгаал тэгэл номын маань ингэж хавчирч өгөөл тэгэл ингээл одоо чи тэдэн хуудас ингээ Канадаж болно энэ гэж ингээл бүгдийг тайлбарлал. Өдөржингөө гой суугаал. Би хэдэн өдөр ром явсан. Тэгэл калькографийн хөрөлөө орсон чинь бас аюу гоё дээшгээ өрөөнд оруулаад нэг юм юу зүйлгээд өгсөн. Одоо нэг зочин гэсэн үнэмлэх зүйлгээд өгсөн. Тэгэл миний бүх хэрэгтэй номыг ингэж өгөөл. Тэгэл байхгүй ном нь хаана байгаа бас өөр одоо нэг гэлрэн номын сан энтрийг зааж өгөөл. Тэгэл би дипломыг бүр үнэхээр асуудалгүй материалуудаа ингээ олоод тэгээ би багшд ингэсэн эхлээд нөгөө юугаар агуулга аюу сайн гаргаад өгсөн байхгүй. Тэр чинь бас нөгөө дизайн хийжсэн, янз бүрийн сонирхтгүүл ном хийжсэний хэрэг гараад байгаа байхгүй юу. Агуулгаа маш тодорхой гаргаад одоо нэг бүлгүүдээ ингээд айгүй гоё ингээд ойлгомжтой гаргаад тэгээд дотор нь ингээд дид сэдвүүдээ ингээд бүгдийг ингээд гаргаад өгсөн. Тэрнийхээ дараалалаар ингээд хийгээ явах чинь айгүй гоё юм билээ. Яг нэг тоглоом тоглоод байгаа юм шиг тий. За би одоо энийг олчлаа. Одоо дараагийнх нь юу болно гэх. Одоо холбоотой мэдээллүүдээ олно гэх ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгээд би бүр яасан гэж бүр ингээд шивээгүйгээ боддоо. Одоо ингээд хөгжөөд бас арай өөр аргаар хүмүүс диплом одоо нэг шивхгүйгээр текстээ компьютерлөө оруулдаг болсон байж магадгүй. Би тухайд яжсан гэхлээр нөгөө Google Translate-ийн нөгөө скан биш тий. Тэрүүгээр ингээд зургийн дараа л скан нгууд нөгөө текст ингээл текст рүү ороод ирж штэ. Тэнгүүт нь тэрийг нь өөрлөгөө чатаар явуулаад, мэйлээр явуулаад тэрийгээ шууд аваад тэгэл нөгөө нэг энэ дизайн дээрээ оруулаад текстүүдээ оруулаад. Гэтэ яг нөгөө нэг бүлгүүд нь сэдвүүд нь тодорхой болохоор тэрнийхээ дагуу ингээл оруулаад яваад байгаа байхгүй. Тэгэл ганц нэг ингээл алдаа заасан юм гарангуут нь тэрийг ингээд зүв бүтцтэй өгүүлбэр харж агаа л тэгэл үгсгээ ингээд солиол, доктор өнтрийг ингээд харж байгаа солиол яг ингээд өөрөө ингээд бичгээр би угаасч чадахгүй. Тэнгүүд ингээд зүв бүтцтэй өгүүлбэр олоод бас тэрнийхээ одоо үгнийх нь оронд нөх хэрэгтэй үгнүүдийг ингээд солиод яваад нэг тийм арга энэ төр олцсон за. Тэгэл яваадсан аахгүй. Тэгж жаад дуусчтیں۔ Дуусаад тэр чинь баг 50 хэдэн нүрийн би текст 30 хэдэн нүрийн зургаар аргалж байгаа байхгүй юу. Тэгэл энэ дизайн дээр мөр хоорондын зайг нь жоохон ингээд тэлдэг ч юм уу те. Яаж хийж байгаа л бид нар 80 хэдэн нүрэнд ингээд хүргэцэн. Тэгээд өмнөх үгээ бол бичээгүй. Тэгээд ёр багштай ачаад ингээд үзүүлсэн чинь. Тэрийг үзүүлэхээс өмнө ингэсэн. Үзүүлэхээс өмнө ангийн багш санаа зовоод, рааны багш санаа зовоод туслах багш гэж яддаг байхгүй юу. Тэгэхээр за заяа чи юу болж байна гэхэл би багшаа би ингээд бичээд байгаа шүү дээ. Ингээд дуусч байгаа гэд. Тэгсэн чинь тийм үгүй гайхаад тэгснэ юу яа би ингээд чамд ингээд аюу санаа зовоод байна. Тэгэхээр нөө туслах багшаа чамд ингээд туслагыг хэлчлээ. Чи ингээд хийж байгаа юмаа Деборад үзүүлээ гэд. Тэгээ би Дебора руу мэйл явуулсан ахгүй юу. Би ингээд өөрөө ингээд биччихлээ. Тэгээ энийг ингээд хараад өгөөч. Засах юм байна уу гэсэн чинь над руу шууд хариу ирж байгаа байхгүй юу. Одоо чамд ингээ хүн амьтанд тусалсан уу тий надад бол ингээ засах юм алга чи ингээ болцсон байж тэгээ явуулсан байт. Тэгэхээр би амар гайхаад юу ч тасаагүй. Одоо энэ ч та бараг залхуурсан багтаа ухааны бодоод тэгээд нөгөө нэг юуныхаа онлынхаа багш руу аж үзүүлдэг байхгүй юу. Тэгсэн чинь үзээд ингээ гайхаад бас л хүн тусалсан уу гэж ингээ асууад өө туслаагүй гэд. Тэгээ би яаж хийсэн арга хэлчихгүй юу. Би ингээ өөрөө ингээ бичээгүй яг ингэж хийгээл Google Translate ашиглаад ингэж хийгээл тэгэл нөө сэдвийн дагуу ингээл бүх номын сангаараа яваад тэгээ надад хүмүүс тэгж ингэж тусалсан гэсэн чинь манай багш өмнө нь хизээч ингэж яг иймэрхүү байдлаар диплом бичижсэн үнтэй таарлж байгаагүй болтой. Толгоогоос гисрэл инээгээд байгаа байхгүй юу? Инээгээл тэгээ болсон байна, болж ин тэгээ. Тэгсэн чинь би ингээ алдаа байна та засаадаг гэсэн чинь юу зассан гэж хитгэн одоо үг жижигэр үтснийг том болгож байгаа. Бүр ингээ дөрмийн засварч гэсэн хийгээгүй за. Тэгсэн чинь би тэр нөгөө зөв бүтцтэй өгүүлбэр олоод шаардлагатай юм дээр одоо өөрөө заавч ингээд бичиг хэрэг гарна штэ. Тэнгүүд зөв бүтцтэй өгүүлбэр олоод үгийн сольж тавиал тэгсэн чинь тэр маань ингээд бүгдээр зөв байгаа байхгүй юу. Тэгэл толгоогоос ихсрээл магтаал чи ингээд чадсан байна. Одоо чи заавч ингээд өөрөө одоо яаж хийх нь бол ингээд хамаагүй чи ингээд бүх юмаа зөв ойлгоод ингээд хийцэн байна болж гинэ гэд. За одоо тэгээ өмнөх үгээ сайхан бичих гэсэн чинь та бичээдэх гэж байсан. Йоо бүр цагаан багц. Тэгсэн чинь нөө юмаа ингээ аягүй сайн хийсэн болохоор багш намайг ингээ урамшуулаад тэр дороо надаа ингээ харандаагаар цаас гаргаж ирж байгаад миний өмнөх үгийг бичиж байгаа байхгүй юу. Тэгэл ингээ бичсэн аягүй хөөрхөн. Биччихсэн аа. За чи миний бичгийг гаргаж гин үү? Одоо ингээ хардаа гэд. Тэгээд зарим үг ингээ гарахгүй болгоод тэр доор ингээ засуулаад тэгээд авчихсан. Тэгсэн чинь тэрүүгээр ингээл манай нөө нэгтэд оюутнууд, Аз оюутнууд тэрүүгээр ингээл яваал. Би нэгтэд охинтой нийлдэг гэсэн. Тэгсэн чинь вэй дараа нь тэгсэн. За чи яаж ингээ ёроо дээр хамгаалахаар болсон ингээ. Тэргүй би ингээ мэдхгүй зүгээр очиод уул намайг
хүн оюутнууд нь дүүрсэн байгаа чи тэгээ өөр багш нар хамгаалгаж хэлсэн. Тэгсэн ч гэсэн би ингээд тань нар хамгаалъя гэсээр хагаад ингээд хамгаалж байгаа гэсэн чинь ёо зөвхөн Итали оюутнууд авдаг штеп. Тэгээ би харин чамайг бүр гайхаад байхгүй. Тэгээ яг ингээд баталгаатай болсон биз гэд яг ингээд юм жинжинтан болсон биз чи ингээд андуураагүй үзгээл. Тэгээ бүх юм ингээд дууссан хань тэгсэн болохоор тэгээд гээ чи санаа зовлтгүй би ингээд хамгаалахаар болцоо гэд. Тэгж диплома биччихсэн аахгүй юу. Тэгээд бүх хэмжинтэн болоод хугацаанаас өмнө дуусаал тэгэл хэвлүүлээл яг диплом хамгаалтан дээр болохоор уул нь 3 багш ордیں۔ Тэгсэн чинь 3 багш дээрэс нь манай нөгөө графикийн багш орсон. Тэгээд яагаад графикийн багш орсон гэхэлэр миний нөгөө хамгийн анхны дардсан байгаа шүү дээ графикийн дардас. Тэрийг манай багш нар угаасаа аягүй гоё болсон гэж ярьдаг. Ер нь тэрүүгээр намайг Монгол гэдгийг маань мэддэг болсон. Тэ нэг юм оюутан байна гэдгийг маань мэддэг болж байгаа байхгүй бүр 2 жилийн дараа шүү дээ. Тэрийг би дараа нь ярьна. Одоо нөгөө дипломтой холбоотой юм л ярьчих. Тэгээ миний хамгийн анхны дардас. Тэгээ ер нь дандаа графикийн ажлууд орчихсон диплом хамгаалтан дээр. Тийм болохоор графикийн багш маань хамт суугаад яасан байхгүй юу? Одоо нөгөө нэг диплом хамгаалахад ингээ урдуур багш нар суугаад асуудаг шүү дээ. Тэгсэн чинь бүр тэр диплом хамгаалалт амар хөөрхөн за. Би нөгөө нэг айгүй бага ярддаг байсан болохоор диплом хамгаалтынхаа өдөр ингээ арай ахиухан ярьчихгүй юу? Гэхдээ ингээ үнэхээр тийм зовлонтой байгаагүй. Яагаад гэвэл ингээ юунуудаа одоо бүтээлүүдээ өөр нэгэн л өөр хийсэн чинь тэрийгээ яриад яаж дипломныхоо юмыг цуглуулж исэн талаар ингээл яриад тэгэл нөгөө хүний намтар болохоор нэг тийм хэцүү юм байгаагүй. Тэгэл тэрийгээ ингээ ярингууртаа би нэг нөрөгцөө байхгүй. Тэгээ би ер нь тэгэл нэг юм ярихаар багш нар аягүй хөрхөн намайг гэл хараад инээддээс байхгүй. Тэгсэн чинь бүр ингээ инээд нөрөгсөн юу ярьсан бэ гэхээр юмаа ярьж дуусчаал би өстэй энэ сургуульд одоо нөгөө нэг сурах одоо хугацаанд хамгийн их юм ярьсан өдөр маань өнөөдөр байлаа гэсэн чинь л инээлдэд бас. Тэгэл инээлдэл нэрээ яг тийм шүү те. Өстой бага ярьдаг байсан өстой нэрээ тийм өнөөдөр л өстой хамгийн их ярьлаа те. Гэтэ тэр нь бол тийм амар их яриаг байхгүй би. Тэгэл өргөжлүүлээл манай нөгөө нэг графикийн багш намайг диплома хамгаалахын тулд яаж хаашаа явж исэн, яаж хичээж исэн талаар ингээл яриа л те. Бүх ингээл гой юмнуудын маань ингээл яриа л багш нар дандаа ингээл магтсаар агаал. Тэгэл миний дипломны цаг дууссан. Амар гоё. Тэгээд яг нөгөө диплом ингээ хамгаалахаас өмнө ингэдэг байхгүй юу? Одоо нөгөө найз нөхдөдийгээ гэр бүлийнхнийгээ хойноо оруулж ирээ суулгаад нөгөөдөл нь сууж агаад тэгээ баяр хүргэдэг байхгүй юу? Тэгсэн чинь би нөгөө монголчуудын хажууд ярьж чадахгүйгээд тэгээ бүгдийг ингээд яг диплом хамгаалахаас өмнө орж ирж байжгаад миний бүтээлийг үзэж агаад тэгээ та гараараа хэлчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээл орж ирээл ингээл манай монголчууд орж ирээл тойрол тэгэл явал манай хөрш мөрш Мерлинда ирсэн байсан. Тэгээ Грацелагоос ирсэн байсан. Өөр чи хийн ирсэн байлаа. Гадаад хүмүүсээс нэг хэвхэн өнгөрсөн байсан. Тэгэл тойрол үзэл байжсэн. За одоо заяа суугаараа одоо диплома хамгаалж эхлэх цаг боллоо гэж тэгсэн чи биндэг нөгөөдлөгөө бүгдийг гаргацсан. Тэгсэн чи үгүй яаж байгаа чи байлах чи гэд тэгсэн чи үгүй би нийтийн хажууд ярьж чадахгүй. Гэт тэгээ гаргаад хаалгаагаад тэгээд диплома хамгаалжсан байхгүй. Тэгээд миний нөгөө нэг амжилтын дүн айгу муу байсан гэсэн шүү дээ. Тэрний шалгалтанд тэр чинь миний диплом хамгаалтын нөгөө төгслийн дүн дээр ингээд нөлөөлнө шүү дээ. Тэгсэн чинь тэд нар бүр нэг тийм айхтар нөлөөлж чадаагүй. Хичнээн муу байсан ч гэсэн уур чадвар айгу сайн. Диплом хамгаалт айгу гоё болсон болохоор дээдлэн 110 байдаг байхгүй юу? Диплом хамгаалт. Тэгсэн чинь би 110-аас 107 хамгаалцсан байхгүй. Тэгэл бөөн баяр. Тэгж диплома хамгаалж исэн. Тэгэхээр ингэдэм байлээ. Би одоо нөгөө диплома хамгаалж байгаа хүүхдүүдэд биш үү? Бүр одоо битгий санаа зовоорой, битгий айгаарай. Багш нартаа бүх ингээд процессоо ингээд бүгдийг ингээд яриа явж ивэл аюу хэрэгтэй байдгийн. Тэгээ дээрээс нь тэр манай тэр Ёри багш хэлдэг яг зөв. Чамайг ингээд шинээр юм бич гэж хэлээгүй. Чи ерөөс ингээд айгаад хэрэггүй. Яг ингээд одоо нөгөө сэдвийнхаа хүрээнд те одоо бүлгүүдийнхаа хүрээнд бүлэг одоо дэд сэдвүүдийнхаа хүрээнд ингээд чи юмудаа ингээд яг ингээд зэгцтэй ингээд цуглуулчих юм бол аюу амархан гэж хэлжсэн. Тэгээ яг тэрнийхэн дагуу хийсэн болохоор тийм гайгүй юм билээ шүү. Тэгээ багш нартаа ер нь чадахгүйгээ эртхэн хэлээд ингээ явбал зүгээр идэв шүү дээ битгий айгаарай. Тэгээ ер нь маань одоо н академийн тэр диплом хамгаалахтай зурдаг хүүхдүүд чи ер нь ихэнх нь за хэл ус сайтай хүүхдүүд байдаг. Тэгээд нэг хэцүү гэж бодоод ингээ шантраад идэг хүүхдүүд байдаг. Тэгээд яг ингээд бүх үйл явцаа багш нартаа нэг нүгүү ингээ яриад ингээд явах юм бол болохгүй юм гэж байдаггүй шүү. Тэгээд бас тэрийг айгүй ингээ хэлхийг хүссэн. Тэгээд дээрэс нь ингээ давуу талаа байн ашиглаж байгаарай. Хэрвээ чи ингээ гоё дизайн хийгээл те тэгдэг бол тэрийгээ ч гэсэн ингээл ашигла. Хэрвээ ярьдаг бол айгүй сайн яриад те чамд ямар л давуу тал байна тэр болгоныгоо ингээ ашиглаад яг л багш нарынхаа хийснээр ингээ явах юм бол одоо Италийн академийн манай багш нар бол маш ухаантай хүмүүс байсан. Тэгэл ерөөсөө одоо хийж байгаа барьж байгааг хараад гар хурууны хөдөлгөөнийг хүртэл хараад оюутнаа уншдаг байсан аахгүй юу.
бүр яаж ингэж уншдаг байна гэмээр. Тэгээ манай нөгөө нэг юуны теорийн багш тэгжсэн. За чи ингэж бүх ажлуудаа аваад иргээд тэгээд миний нөгөө дипломд тавих байгаа ажлуудын манд эхлээ үтсэн байхгүй. Тэгээ ингээд үзээд нэг ингээ ангид оруулаад ингээ дэлгээ тавьсан. Дэлгэж тавингуудаа би гарчаад ороод ирсэн чинь багш миний зургийг дээш нь доош нь хажууд тийш нь харуулад ингээ тавьсан. Зүгээр одоо намайг ингээ шалгаж байгаа нь тэр юм байна л да. Тэгээ ингээ тавьсан чинь би ингээл гаднаас орж ирсэн. Яг ингээ дээш нь доош нь харуулсан бэлгэнгүүтээ. Шууд очиод өөрийнхөө нүдэн твтэйхэн тал руу ингээ эргүүлээд ингээ тавьцаахгүй юу. Тэгсэн чинь хараал ингээл инээжсэн. Чи яагаад энийг ингээ яагаад чиний нүдэнд ингээ эвтэйхэн харагдаж байгаагаа чи ингээ мэдэж гин үү тайлбарлаж чадах уу гэсэн чи би мэдэхгүй. Зүгээр л ингээл өөрийнхөө ихэнх нь дандаа юм зохиомж нүдсэн баггүй юу. Тэгээ ингээ яг өөрийнхөө юугаар ингээ тавьсан чинь за чи одоо нөгөө тал чиний ингээ өссөн газар уул өндөр байшин их байсан уу эсвэл ингээ тал газар их байсан уу гэд тэгсэн чинь тал газар их байсан гэдгсэн чинь тийм болохоор чиний ихэнх зураас чинь ингээд ийм хөндлөн байгаа. Чи тэгээ энийг ингээ хөндлөнгөөр нь тавьж иж одоо нүдэнд чи эвтэйхэн харагдаад байгаа. Тэр хүртэл ингээ нөлөөлдөг юм билээ шүү дээ. Одоо хаана ус яасан ийсэн абстракт зураг зурхад тэгэл нөгөө миний өнгийг хэлдэг гэсэн. Ерөөсөө л дам байгалийн өнгө байна. Одоо хар өнгө чинь хүртэл байгалийн өнгө байна. Хар өнгө чинь хүртэл аюу олон янз байна гэдэг. Айгуу тийм баялаг өнгөтэй юм байна гэл. Миний бүх юмыг ингээл амар гоё хилээл. Тэгэл та хаана өссөн. Дээрээс нь би нөгөө гэрийн тоон харах дурт гэр дотор ингээ хөвтөөд гэрийн тоон харах дуртаа маань хүртэл тэр нэг бөөрийнхөө дүрсэнд нөлөөсний хүртэл тэр багш нар хэлж байгаа байхгүй аюу сан нууц. Тэгээ хүний энэ одоо гаргаж байгаа дүрс тэр бичлэг тэр цацж байгаа өнгө юу гэдэг юм бүгд ингээ хүний тэр ой тойнд ингээ суусан багтаа үзчихсэн харжсэн тэр бүгд ингээ нөлөөлдөг гинэ. Тэгээ тэрийг маань ингээд намайг одоо хаана өссөн юу харж өсснийг маань хүртэл ингээ тэр миний абстракт зурган дээрээс хараад уншиж байгаа шүү дээ. Тийм мундаг. Тэгэл би одоо л Итали багш нарыг үлдсэн биширдэг шүү дээ. Тэгэл миний зурганы юу нь болохгүй байгааг ингээ бас яг хэлдэг. За заяа ингээд хөгжим чангалахаар ингээд чихэнд айгу чиртэй сонсогддог дээ тий. Энэ зураг чинь харахад яг одоо тэр шиг тэгж харагдаж байна. Тэгэхээр чи энийг ингээд засчаарай гэл. Тэгээ дээрэс ингээ хүний зурганд гар хүрдэхгүй яг өөрөөр нь хэлдэг. Тэгээд яг одоо аль чиглэлээр ингээ явах гээд байгааг багш нар ингээ мэдэрчдэг. Тэгэнгүүт заавалч одоо ингээ графикийн хичээл орлоо гэхэд би одоо ингээ төмөр бар хийх ч юм уу хултаас марыг би юус хийж үзээгүй. Төмөр бар мар хийхэд ингээ жоох ингээ төвхтэй байвал одоо нөгөө юунда монотиптой ингээ айгу дуртай хийгээд байвал чи заавал энийг хийх хэрэггүй чи энийг ийм гоё дуртай хийж байгаа юм чи энүүгээрээ л явчих гээд тэгээ би ер нь бол тэрүүгээрээ тоглоом хамгаалсан шүү дээ. Тэгж гоё ордог байхгүй юу. Тэгээ тийм гоё хүмүүсээс юм сураад ирсэн. Одоо тэр хэд одоо бид нартай яаж харьцдаг байсан, яаж ханддаг байсан. Одоо тэр болгоныг би дугуулангийн хүүхдүүд дээрээ гаргадаг шүү дээ. Гоёгаз. Тэгээд нэг тэгж гоё диплома хамгаалсан, тэгж шалгалтаа өгдөг байсан. Тэгэл аюу гоё. Яг ингээл нэг сэдв сонгож аваад тэрлүүгээ бүр ингээд тэр багш нарын өгсөн ном заяа зөвлөсөн ном тэгээд тэр очиж байгаа номын сан энэ төр ингээ хүний ингээ бүр юм хийлгээд идэм билээ аюу гоё. Тэгээд би чи одоо ингээл хэл ус муу юм чи энийг хийж чадахгүй байх гэж бодож бүр яг ингээ эсрэгээрээ за. Яг тийм бичих юмдаа л аюу сайн билээ. Бичээд зэгцлээд юмыг ингээ яг ингээ гоё дараалтанд оруулаад сүүлийн бүр тэрэндээ ингээ донтоод амар сонирхолтой санагдаад тэгээд бүр ингээ уншаарай гэснээс нь бүр өөр ном ингээ авч уншаад сонирхоод тэгээ ингээд тэгэхээр аюу гоё юм лээ. Тэгж диплома хамгаалж ирсэн. Тэгээд нөгөө нэг ур чадвартай сайн байсан болохоор угаасаа нөгөө ам шалгалтын дээр зарим багш нар ч улаан цаа миний дүнг бүр өргөө тавьчин за. Зарим шалгалтын дээр чинь би ам шалгалтын дээр чи 27 ч авч исэн тий 25 дээр авч исэн байхгүй. Тэр нь болохоор зүгээр л ингээ аюу надаа ингээ туслаад өргөчдөг гэсэн шүү. Тэгэл би нэг шалгалтын дээр ингээл ороод одоо нөгөө Альберто Бүри гэж байдсан шүү дээ. Бүригээ зураач Италийн алдартай зураач. Би тэрний зурганд аягүй дуртай байхгүй юу. Тэгээ тэрний зургаар бас нэг десина хийгээд тэгээ ингээ орохдоо ингээ буруу ойлгоцсон. Одоо ингээ улаан өнгө ашигладаг нь болохоор нөгөө дайны үеийн зураач байхгүй юу. Тэгэхээр нөгөө улаан өнгийг болохоор одоо тэр одоо зовлон ч юм уу тий улаан өнгө тэгээд ийм нөхөөстэй одоо даав мав ингээ нөхцөн юм шиг ингээ ойж мөцсөн тийм ингээ ажиллагаатай бүтээлүүд байдаг. Тэгэхээр тэрийг бүр ингээ эсрэгээр нь ойлгоцсон. Яаж тэгж ойлгосон бэ гэсэн чинь нөгөө одоо ингээ хүмүүс миний зургийг хараад ойлгохдоо одоо тэр дайны хүнд хэцүү ядуу зүдүү байдал те тэгэл ийм цус мосны талаар ингэж одоо ингэ зурдаг гэж ойлгоод байдгаа. Гэтэ тийм бишээ гэж бичснийг нь би одоо тэр ядуу зүдүү байдал тэр цус мосыг оруулж улаан өнгө ашигладаг ойлгоцсон. Тийм биш шүү гэдгийг юусэн ингэ анзаараагүй. Тэгээ яг тэрүүгээр ингэ тайлбарлаа ирсэн чинь
Ёри багш. Тэр яг гадаад оюутнууд бүгдээр ингээ буруу ойлгож орж ирдэг. Тэгээ тайлбарлаад яриа суц. Тэгээ нэг оюутан чинь нэг 10 үдээс үсрээл нэг 20 минут ингээ шалгахтай үгүй ярьдаг байхгүй юу? Тэгсэн чинь бүр 40 минут яриад өөдгөөгээ тайлбарлаад ингээ намайг бүр ойлгохтол тайлбарлаад яриад. Тэгээ тэр 3 багш ингээ шалгалтаа авчиж гуруулаа ингээ ерөөсөө тэр цаг явж байгаа ч анзаарахгүй намайг ингээ тэрийг ингээ шалгалтанд орж иж тэрийг мэдэхгүй байгаах ч ингээ зэмлэхгүй за ойлгохтол маань ингээ яриа гаргаж байгаа байхгүй. Тийм гоё. Чи мэдэхгүй байх бэлдэж орж ирэхгүй яасаа ингэж буруу ойлгож орж ирдэг гэж хизээш тэгж зэмлэхгүй за ойлгоогүй байна. Энийг ингээ ойлгохтол нь яриад өчгээд тэгээ ингээ шалгалтын дээр хүртэл тэгээ яриад бүр хизээч мартахгүй болтол ингээ ойлгуулж өгдөг. Тийм гоё хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээ гоё газ. Тэгэхэр чинь би тэгэл дуртай байхаас өөр яг магтаж ярихаас өөр яг те. Тэгээ одоо өөр ингээ шалгалтын талаар ингээ яриа л гоё юм зөндөө байгаа. Одоо би бас нэг шалгалт ярьчих. Одоо нөгөө ковид гараад бүх юм ингээ онлайн болсон шүү дээ. Тэгээд манай нөгөө графикийн багш магистрийн графикийн багшлал нөгөө нэг голланд хүн байсан. Настай хүн 70 гарц хүн. Тэгсэн чинь тэр багш нарт ингээ техник технологи ашиглах те компьютернт дээр юм хийж онлайнаар хичээл орох нь аюу хүндрэлтэйсэн байхгүй. Тэгээ одоо нөгөө миний хийгээд идэв нөгөө комбатик гэдэг юу байгаа шүү дээ. Би дараа нь зургийг үзүүлье за. Дараагийн удаа би комбатик гоё тайлбарлаж тийм гоё бичлэг юм. Тэр үед харуулъя. Тэгсэн чинь комбатикийг гэртээ хийж болохоор техник байхгүй юу? Одоо гома арабика гэж цав ашиглаж чад. Тэгсэн чинь тэрийг тайлбарлах гад эхний хичээл дээр багш аюу стресссэн байхгүй юу? Одоо өөрөө хөөрхөн амт ингээл гараараа баах ингээл дармалдаал юм биччихсэн. Тэгэл яг нөгөө нэг Zoom интерээр хичээл эхлэхээс өмнө багш би тийм юм мэдэхгүй би ганцхан Skype мэднэ Skype-аар та нар ороод иргээд тэгэнгүүтээ нөгөөдгөө хөөрхөн ингээд тайлбарлаад тэгэл нөгөө баахан хятадууд хазгаа мөрөө хэлтэй одоо над мачиг нөхдөө тэр чинь ингээд сонсож байгаа шүү дээ. Тэгээ бид нарт ингээд ойлгуулахын тулд ингээд бүр ингээд завцсан юм гэсэн байгаа байхгүй ингээд нөгөө цаасан дээр чи авчид дармлаар ингээд бичээд зургийн зураад ингээд явцуудыг ингээд бичсэн. Тэгээ тэрийг ингээд хүн яг өөрөө хүртэл тийм онлайн хичээл орж үзээг болохоор аюу ингээд зовлонтой байдлаар хийцэн. Тэгээ нөгөөдгийг ингээд тайлбарлаад яриад өөрөө нэг ширээн дээр хэдийн тавьсан ингээд үзүүлэл харуулаад хийж байгаа байхгүй юу? Би энэ цэцгээр юм цэцгээ хийнэ гэж бодчихсон. Таг барчиж. Уул энэ өнгөр ингээд айгүй хөөрхөн болсон. Тэгээ нөгөө яг нөгөө альпийн од гэдэг утгаар нь би ийм хөөрхөн өнгөр хийгээд авшиж за. Тэгээ энэ нөгөө ингэрийн тэмдэг болно. Ингэрийн тэмдэгээ би одоо ингээ гараар игээд нэрээ миний үзэгтэн дээр ирж байгаа хүмүүст би яг ингээ дэлбээ болгоны ингээ өөрөө хийсэн, өөрөө бодсон ийм гоё ингэрийн тэмдэг нээлтэн дээр ирсэн хүмүүстийг бэлгэлнэ. Тэгэд энэ төмрөө би өчтөр нөгөө фэйсбુક дээр тавиад тавьсан чинь хүн олоод ийгсэн тэгээд цагцсан байгаа. Аюу гоё. Ийм хөөрхөн тэмдэг болж байгаа. За яг дараа нь хичдүү. Тэгэд нөгөө хин лог шиг ярьжсэн те. Тэгсэн чинь нөгөө багш тэр онлайн хичээлийг бүр амар хэцүү заагаад. Тэгээ би болохоор ингээд хүний үйл хөдлөл ч юм уу те. Тиймэрхүү юм харж байгаа ерөөхдөө аюу сайн ойлгочихсон байхгүй. Тэгэл одоо ийм цавуу ордог, ингэж ордог. Тэгээ нэгээ би яг энэ хэсэг дээр нь битцсэн байгаа гэл. Тэгэл нөөгч ингээд бухимдаад яг бид хэдийг ойлгож байгаа болов яаж байгаа бол гээд ингээд мэдэхгүй болохоор бухимдаадсан байхгүй тасна үчи. Тэгэл би сте ийм онлайн хичээл би дургу би сте ингэж ормооргүй байна. Гэл тэгээд байгаа байхгүй юу. Тэгэл би ингээл харж ирсэн аа юу яасан. Яг тэр заасныхын дагуу нөгөө нэг битсэн юуг нь одоо татаж авч агаад тэрийг нь харж агаад ярьсангийн ингээ бодож байгаа тухайд ингээл тэмдэглэж аваад байгаадсан. Тэгж агаад өөрхөн аргаар хийхгүй юу. Надаа нөгөө нэг худалдаж авах шаардлагагүй гэрт байсан. Бүх юм гэрт байсан. Тэгээ ингээ хийгээд явц болгоныхоо зургийг дараад тэгээд тэрэн дээрээ хөөрхөн тайлбаруудаа бичээд нөгөө багшийг дараа нь ингээд заавалчгүй ингээд тайлбарлаж ярьж ингээд ойлгуулах шаардлагагүйгээр бүгдийг ингээд бичээд алхмуудыг ингээд бичээд тэгээд зураг болгоно ингээд уухгүй ингээд дараад хатсныхын дараа нь хүртэл зургийг дараад угааж явах явцаа ингээд зургийг дараад тэгээ ингээд нилээд нүрээ энэ дизайн дээр бэлдээд PDF болгоод тэгээ ингээд 1 2 3 гэж дугаарлаад тэгээ доор хүртэл ингээд хуудасны дугаартай ингээд тавьд явуулж байгаа байхгүй багш руу ингээд явуулсан. Тэгсэн чинь багш тэрийг үзээд амар баярлаад яг ингээ миний хэлэх гээдсэн юм чи аюу ингээ ойлгомжтойгоор хийцэн байна гэд. Гэхдээ ингээд тэдгээр хуудсан дээр үгийн чи тийм болгоо биччих гээд дараа нөгөө миний тэр одоо тэр PDF файлыг хичээлд хэрэглэх гээд шүү дээ. Өөрөө нэг гараараа дарамлаж бичснээс илүү ойлгомжтой болсон. Тэгээд нөгөө хуудасны дугаар тавьдаг нөгөө багшийг ингээ эргээд нөгөө нэг засварч юм уу те одоо санаа оноогоо хэлэхэд хэрэг болж магадгүй дугаар тавьсан байсан. Тэгсэн чи за яа 17 дугаар нүүрэн дээр байгаа текстээ чи ийм болгоод өөрчилчихөө гэд. Ингээд өөрчлөөд тэгээ багш руу дахиад ингээ явуулсан чинь дараагийн удаагаас ахуулаад миний тэр одоо файлыг
миний тэр одоо хийсэн тэр юуг штэ те дараалал зөв дараалалаар хийсэн юуг ингээд хичээл ашигладаг болж байгаа байхгүй юу. Тэгэл надад бүр амар баярлалаа л сте. Стоо сайн байна. Чи яг зөв ойлгосон байна гэл. Тэгээ ер нь тэр онлайн хичээл тэгээ явцсан байхгүй юу. Тэгэл багч над бүр айгуу сайн. Тэгээ нөгөө хятад ойлгохгүй болохоор хятадууд нөгөө багшаас чи асуухасаа айгаад идэг. Тэнгүүтээ нөгөө хоёр гадаад хүн яг тэр одоо итали хэлээр ярихаар айгуу сайн ойлголцдог байхгүй. Тэгээ би нөгөө хятадуудаа айгуу тайлбарлаж өгдөг болсон. Тэгэл хичээлийн дараа зааяа гэж ороод ирт. Тэгэл нөгөөдүүлдээ ингээл тайлбарлаад баабайгуу тайлбарлангууд нүүдэлч айгүй ойлгоол. Тэгэл бас надад айгүй баярлалаа гэж хэлээл. Тэгээ тэр хичээл ер нь их гоё болоод дууссан байхгүй юу. Тэгсэн чинь шалгалтын дээр багш одоо нөгөө 3 багш ингээл онлайнаар орж ирж байгаа шүү дээ. Тэгсэн чинь багш шууд ингээд миний тэр юм хомыг ч үзүүлээгүй. Би заяад 30 нэмэх тавина. Яагаад гэвэл заяагийн тэр хийсэн файлтэй тэр дараалалаар нь авсан тэр одоо тэр юуных нь одоо тусламжтайгаар энэ хичээл айгүй гоё болоод дууссан. Бүх хүмүүс юм аа ингээ ойлгосон. Би анхны хичээлийг эхлэхдээ бүр яаж заах учраа олоогүй. Тэ айгүй ингээ стресстэй хэцүү байсан. Гэтэл одоо заяагийн хийж гисэн энэ юуных нь ачаар юу болсон. Хичээлийн одоо миний бодож ирсэнээс илүү хичээлийн үр дүн бол маш сайнаар ингээ иргэсэн. Тийм болохоор би одоо тойроос ч ингээ дүн оноо моно асуухгүй. Заяад би 30 нэмэх тавина. Гэт 30 нэмэх тавиа гаргачихсан байхгүй. Айгүй гоё. Гих мэтчлэн ингээ дандаа тэр гоё чамд ийм гоё давуу тал байгуул тэрийг ашиглаад үргэлж чамд тус болно. Чиний хэл сайн байна уу муу байна уу хамаагүй заяа. Сайн бол сайн байна тий. Хэрвээ ингээд над шиг тэрэндээ ингээд сайн тайлбарлаж чадахгүй байгаа бол бас ийм арга байдгийн шүү гэдгийг ингээд би хэлмээр санагдаад байхгүй. Тэгэхээр одоо яг ингээд академи сурж байгаа тийм хүүхдүүд байвал иймэрхүү давуу талаа ашиглаад ингээд тэгээ хамгийн гол нь багш нараас ерөөсөө айх хэрэггүй. Тэр багш нар чинь бүгдээр айгүй мундаг ухаантай хүмүүс үед ерөөсөө ингээд чи хичээж байгаа бол чиний хичээл зүтгэлийг заавал үнэлдэг байхгүй юу? Чи энийг хийх ёстой, энийг мэдэхгүй байна гэд чи одоо энийг мэдэхгүй байжгаад энийг чи ингээ өөр боломжоор тэгээ өөр боломжийг нь хараад энэ талаас нь хараад ингээ хийцэн байх юм бол тэр болгоны чи үнэлдэг байхгүй юу? Бүр үнэхээр шудраг үнэлдэг. Тэгээд ёо бүр айгүй гоёо бүр үнэхээр гоё эсэн. Тэгээ би одоо тэр хүүхдүүдийг Итали руу яваад академид сураасай л гэж боддог шүү дээ. Тэгэл би бас Монгол Италийн төв гэстэй сайхан ярьж өгд. Угаасаа Монгол Италийн төв үнэхээр баталгаатай явуулдаг. Тэгээ би ч нөгөө анх тийшээ очихдоо бас л тэг шал танихгүй очиж байгаа шүү дээ. Тэгэл шал танихгүй очиод тэгэл тайлбарлуулаад тэгээд хамгийн гол нь тэр ид чи ингээд гоё эргэх холбоотой байдаг те бүх юм би ингээд баа бэйгүү тайлбарлаж өгдөг. Яг ингээд хэлснийхэн дагуу явбал айгүй гоё яваа сураад ирсэн болохоор би сте маш их талархаж явдаг. Тэгээд одоо нөгөө Монгол Италийн төвийнхаа одоо Бацал Цэлмэх хоёртой анх уулзсан цагаас хойш одоо ингээд найз. Тэгэл бид чинь тэгэл нэгэндээ ажил төрлийн холбоогоор ч ингээд одоо бид тэдний нөгөө дизайн ажлыг бас хийдэг шүү дээ. Тэгэл одоо ингээд ялгаж салгаал те ажлаа бол гоё сайхан ажиллаа хийгээл тооцоо моцоо сайхан хийгээл найзлах үедээ сайхан ажиллаад ийм сайхан найзууд болоод үлдсэн. Тийм тэгээд гоё шүү гоё Итали бол үнэхээр гоё. Тэгээд хүмүүс янз бүрээр л ярьдаг баг. Тэгээд зүгээр очиод нэг зугаалаад ирэх нэг өөр сурах нэг өөр. Тэгээд Италийн тэр сургалтын одоо хөтөлбөр тэр арга барил тэр оюутнуудтай харьцаж байгаа үнэхээр гоё. Би бас нэг гоё юм яри. Ёо юу энийг төрөн бүр бодогдсон марцсан байсан нэг гин санаанд ороод ирлээ. Манай нөгөө сургуулийн 444 жилийн ой болдог байхгүй юу. Тэгээд нэг том сүмд ингээд тэмдэглээд тэгээл ингээд амар гоё штий 440 жилийн ой тий 444 жилийн ой тэгээл аюу гоё хүүхд түүхээ яриад тэгээл нөгөө нэг Италийн 2 дахь академи гэж явдаг штий тэр чинь маш эртний академи байхгүй юу. Тэгэл тэрийг ингээд сонсоод зогсож байхад би тэр үед чи ингээд би ч одоо угаасаа л ингээд 10 үд наснаас хойш ингээд сургуультай бол ингээд мөрөөдсөн мэсэн шүү дээ. Тэгэхэд би тэр үед надад юу харваж орж ирсэн бэ гэхээр шүү дээ. Тэг хүмүүс ингээд нэг насны юм хийнэ гэж ярьдэн шүү дээ. Би болохоор нэг насны биш заяа ингээд яг манай сургуультай ижилхэн ингээд хідэн үед амьдсан тийм гоё сургуультай болно гэж боддог байхгүй юу. Тэгсэн тэр маань тэнд бүр ингээд батчаад би бүр тэнд ингээд мөрөөдөл таахад ингээд суудсан. Тэнд ингээл хүмүүс гоё юм яриад оюутнууд ингээл шуугилдаал ингээл байж байгаа шүү дээ ингээл. Тэгсэн чинь би тэнд ингээ юу бодоод сууж исэн бэ гэхээр манай сургууль одоо миний байгуулах гэдэг сургууль 500 жилийн ойгоо ингээл тэмдэглээл яг ингээ адилхан 444 жилийн ойгоо тэмдэглээл 500 жилийн ойгоо тэмдэглээл 1000 жилийн ойгоо тэмдэглээл ингээл байж их юм байна да гэж бодоол амар гоё. Тэгэл улам батчаал тэгэл би байсан байгаагүй ингэн те миний бүтээл хүртэл ингээл явж явах юм байна гэл
Яа би бол Италиас уулзсан. Маш их хэмийг ойлгож сурч ирсэн. Тэгэл гоёо тэгэл дэлхийн хамгийн анхны их сургууль чинь Болоньегийн их сургууль шүү дээ. Италид ер нь анхны банк, анхны их сургууль, дэлхийн ер нь анхны юмнууд аягүй их нэгдэжсэн. Тийм гоё оюунлаг мундаг хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээл энэ тэнд яваал тэр музейн тэр үзээл, гоё бүтээлүүд үзээл явахаар ямар гоё идэг гэж. Йоо бүр яг одоо эн чинь ингээл 2000 жилийн өмнө эн чинь ингээл баригдсан гэл. Тэгэл тэр Пантеон энэ төр тий. Би одоо ингээд Ромд ингээ хаагур явах гэдэг талаар бас нэг бичлэг хийх гэдэг байгаа байхгүй юу? Үнэхээр гоё. Тэгэл энэ чи 2000 жилийн өмнө 1000 жилийн өмнөх гүүрэн дээгүүр 2000 жилийн өмнөх гүүрэн дээгүүр явал тэр нь хэвээр заа. Баяр. Тэгэл тэр Пантеон дотор Рафаэлло Санциогийн бүхэн булш идэг байхгүй юу? Тэгэл би бүр тэрэн дээр чинь байн очно эргэж тойрч очно. Яагаад чинь тэгэл тэр болгоноос ингээл амар гоё тийм юу авдаг. Тэгээ юу гэдэг юм бэ? Урам авдаг. Тэгэл сүүлд тэр нөө Флоренц руу нэг очиод Флоренц руу нэг гэж би зөндөө очижсэн л да. Тэгэл очих тоолондоо гоё галеринд үзээл, офици үзчихтэл ингээл амар гоё нөгөө Боттичеллигийн нөгөө нэг гоё бүтээлүүд. Тэгэл нөгөө Леонардо да Винчиний гоё зураг байсан. Тэрийг би нэвтрүүлгээр ярьжсэн да. Зураг нь гэдгийг мэдэхгүй ганцхан Боттичеллигийн зургийг үзэж очсон юм аа хайшаа сайхангаар. Тэрийг үзчихээл коридорт нь явжсэн чинь Леонардо да Винчи гэсэн юм сум байдیں۔ Йоо зүгээр хамаг ус босч байгаа гэж. Тэгэл очиод тэрийг нь үзээл бишрээл. Тэгээ нөгөө манай нөгөө сургуулийн аялал гэж болд нь шүү дээ нөгөө одоо нөгөө үзэсгэлэн тэр үзээ явдаг автобусаар би тэрэнд нөгөө нэг хамгийн түрүүнд бүртгүүлээл байнга явдаг гэсэн гээд бас нэг явгаарчлын нэг иржсэн. Тэгэл тэрүүгээр ингээд Хокусай нэг удаа ирдэг байхгүй. Одоо нэг дэлхийн бүх өнгөтэй өдөртэй бүх юм Ромд цугладаг. Тэр нь хамгийн гоё байхгүй. Тэгээ Хокусай Пикассо хоёр нэг өдөр иржсэн. Тэгээд бид ингээд автобусан суугаад үзэхэд очсон ахгүй сургуулаараа гэж нэг автобусаараа л бүртгүүлсэн оюутнууд л үзэж байгаа шүү дээ хэдэн багш нартайгаа очиод. Тэгсэн чинь Хокусайгийн үзэсгэлэн рүү бүр тоолж оруулаад амар олон ингээд очтой. Тэгээ 23 орнд тоолж оруулаад тэгэл бид хэдий ээлж болол ингээ орсон. Тэгэл орсон чинь би нөх Хокусайгийн давлгаанд айгуу дуртай. Гранд Онде гэдэг их давлгаа гэдэг шүү дээ. Тэр давлгааг өөр нь үзэх гэж очсон. Тэгж чи хар мянган зураг байгаа шүү дээ бүр ингээ бүх ингээл гоё оригинал бүтээлүүд ингээ ирчихсэн. Зөндөө зураг байгаа. Тэгээ миний нэг сони юм нэрсэн үзье гэсэн юм дээр амар ингээ төвлөрдөг. Дүүдлэн баг ингээ нүдэнд харагддаггүй тийм солиотой. Тэгэл нөгөө нэг давлгаа чинь ингээ аагуурын хэмжээтэй нэг ер нь юм жижигхэн аагуур бас жижигхэн зураг байгаа байхгүй. За нөгөөдгөн дээр очиод бүр тагц. Тэгэл тэрийгээ ингээл үзэж байгаа л. Тэгэл яг бус нь бас үзье гэж тойрол үзэж байгаа. Тэгэл эргээл нөгөөдгөн дээрээ ирдэг. Тэгэл манай багш нар нөгөө би нөгөө графикийн хичээлдээ сайн болохоор багш нар ирээл нөгөөдгөө тайлбарлаад аюу гой уран ярвал тайлбарлаад ах шиг ба би нөгөөдг нь ойлгохгүй. Гэхдээ намайг тэрийг бүр ингээд нэвт мэдрээд үзээд байгааг ингээд багш нар хүртэл мэдчихэж байгаа байхгүй. Тэгэл надаа ингээд тайлбарлаж өгөөл ингээд амар гоё. Тэгэл нөгөө оюутнууд энэ одоо ямар учиртай юм бэл гэл намайг бас нэг намайг амар нийттэй угаасаа юм график юм Монголд хийдэг байсан. Бүр сурчаад ирээд энд ингээ аягүй сайн хийгээд ингээ тэгж ирдэг гэсэн. Би яамч ойлголтгүй ирж байгаа шүү дээ. Тэгэл юу яагаал амар гоо тэр чинь ингээл үзээл хараад далайн давлгаан бүр над руу ингээ үсрээд байгаа юм шиг санагдаад тэгж орж үзтээ шүү дээ. Аягүй гоёгоц. Тэгэл тэрийг ингээл үз дуусчаал би тэр дараагийн үзэсгэлэн Пикассо руу явах байсан. Тэгээ би яагаад чинь Пикассогийн зураг тийм дуртай биш. Тэгээд за дуртай биш гэсэн ороод үзье дөө. Тэгээд ямар хөөс нэгдэх нөгөө өөрөө бас үзээгүй юм байж бас тэгж бодож болохгүй гэл. Тэгэл ороод үзсэн. Яг л нөгөө миний нөгөө анх авчихсан мэдрэмж хэвээрээ байгаа байхгүй юу. Тэгэл нэг үзсэн болоод гараад ирсэн. Тэр гарч ирэл үүднийхэн буудан дээр гівтэж. Бүр амар үүдэн том бууд юмсан байхгүй. Тэгэл хүмүүс нь дотроо ингээд үзэл. Гэтэ Пикассогийн ойчрол бас Хокусаяас айгу урт байсан. Тэгэл бид ороод багш нар хүүхдүүдийг дагуулаад, оюутнуудаа дагуулаад үзээл. Би наан төрүүлээ гараад ирсэн. Тэгэл төрүүлээ гараа явсныг багш нараас анзаарсан юм шиг л. Тэгээ айгу гоё хамгийн гоё юм юу графикийн багш гарч ирсэн ээ. За чам аль нь таалагдав гээд тэгээд чи яагаад Пикассог үзэхгүй байгаа юм заавал үзэх ёстой мостой ч гэж хэлэхгүй заяа. Хэрвээ би тэрийг үзмээргүй байгаа бол тэ энэ заяад таалагдахгүй байгаа юм байна гэд тэрийг чи ингээд таалагдахгүй байгаа ч гэсэн үзмэс гэж хизээч хэлэхгүй за. Тэгэл чамд аль нь таалагдсан бэ гэсэн би Хокусай надад айгүй таалагдсан. Айгүй гоё байсан тэр Гранд Онде тэр айгүй гоё байсан гэж ярьсан. За гэл тэгэл явж байгаа байхгүй. Тэгээ ер нь гоё ягааз
яг л оюутан юун дотоортой байна те юуруу хүсэж тэмүүлээд байна. Тэрийг ингээд гоё ингээд дэмжээ, туслаад ингээд явдаг. Намайг бүр тэгж тусалж ийсэн аахгүй. Айгүй гоё. Тийм гоё юмуд байна. Тэгэл тэр сүүлд тэр нөгөө нэг юуны Микеланжелогийн Пьета гэдэг дээ шүү дээ. Пьета гэдэг нөхшөө баримл төвшөөг нь мармогоор хийсэн. Гантихаар хийсэн. Тэрийг чинь би бас нэг амар үсгийн төс Монголоос ирж исэн. Тэгээ тэрийг юунд Ватиканд байдгийг мэддэг. Тэгээ Ватикан дээр ингээ очихоор чинь за тэд юун Пикассо авахгүй сая. Ойчрын бүр өстэй хэдэн метр урт. Бараг өдөржингөө ойчрлаад бүтэхгүй байх гэж боддог байсан. Тэгээ яг нөө Монгол руу ирэх тохиод за ерөөсөө л үзье гэж очиж байгаа байхгүй. Тэгээ очиод уул нь би зөндөө юм үзэх төлөвлөгөөтэй байсан. Тэгэл очиод нөгөөдгийгөө ингээд ойчрж байгаа байхгүй. Ойчрлал. За яаж нойчронтой явах болов гэд бодсон чи өө зүгээр ингээд бөөм өнөр нь оруулаа. Нөгөө ойчрч айгу хурдан явчихсан билээ шүү дээ. Тэгээ тэр нь үнэгүй. Бас нөгөө билет мөнгө төргөн төлөхөө хайгаад байгаа юм а тэгсэн чи тэр нь үнэгүйсэн бил. Тэгээ тийшээ ээлж болоод ингээд орсон. Ороод нөгөө Петагаа хараад яг нөгөө нэг их давлгаагаа үзэж байгаа юм шиг. Үзсэн шиг л нөгөө Пета дээр чи ёо тэр Пета чинь бүр Монголд байхад би тэрийг үзхийсэн гэж боддог гэсэн болохоор тест. Бүр тэндээс нь холдохгүй за. Тэр чинь бүр тэр цаана нэг юм шилэн хоргон дотор байгаа байхгүй юу. Тэгэл тэр чинь өстө хөөрхий ингээл үзээл амар олон хүмүүс ингээл нэг ингээл бөөнөрөө орж ирээл тэгэл бөөнөрөө цаашаа явал тэгээ нэг хэсгэн хугацаанд дараагийн бөөн хүмүүс орж ирэх хэсгэн хугацаанд нэг жоох имжлэгтэй болд юм билээ. Тэр хооронд нь аягүй сайн харж авал зургийн дараал. Тэгэл байгаадсан тэнцээ чин бөөрээ юу лээ 3 4 цаг болсон. Дахин үзээл хараал. Тэгэл нөгөө нэг Микеланжелогийн ганц гар үсгтэй бүтээл гэж явдсан ш тэр чинь. Нөгөө Мариагийн энэ урталт нь ингэж бичсэн байдаг. Тэгэл тэр чи одоо 22 3хан настай хүн тэр техник технологи хөгжөөгөө үед зүгээр тэр гантик чулууг ингэж зорж нүцээр байгаа тийм гоё баримл гаргаад ирнэ гэдэг. Одоо 20 дөнгөж 20 гарч байгаа одоо хүүхдчтэй. Тийм ундаг ингээл бүтээл хийцэн гэж бодхоор бүр санаанд багтахгүй ямар гоё юм бэ гэж бишрээл үзээл холдохгүй тэгсэн чинь дэсэлх ажилчид гэж байдаг байхгүй юу. Ингээд зүгээр ингээд байж идэг. Энэ дөрөв төвцтэй ингээд. Тэгсэн чинь тэр хэд маань намайг бүр нэг Христийн охин готсон за. Хараа сүулдэ бүр ингээл би ч одоо Христсэн биш шүү дээ. Итгэгчэн тэр биш байхгүй юу. Тэгсэн чинь тэгээд тэр цаана бас нэг ингээл нэг ном хураад байгаа мó яагаад байгаа ингээл хідэн хэлээр ингээл аюу сүртэй юм яриад. Тэгэл тэр чи одоо Ватиканы тэр нэг одоо тэр хийцлэл мэдлэл тэр барилга архитектур бол бас гайхамшигтай юм байгаа шүү дээ. Тэрийг яг нэг үзэж чаа. Тэгэл эргээл нөө Пьетарагаа очиод ингээл үзээл. Тэгсэн чинь намайг ингээл бүр хараал ингээл амар хөөрхөн ингээ хараа зогссон. Тэгсэн чинь юу яагаад дараагийн хүмүүс орж ирэх гэсэн чинь нөгөө чи баг ингээд зогсоож өгөх гээд байна амар хөвгөлтэй. Би чи яг нөгөө дангаар байгаа зургийг ингээд дарах гал үл үзээд идэв. Тэгээ зургийг дарсан. Тэгж байгаа бол нөгөөдхөөс бүр хагцж ядан сүлдө баг юуны цаг боллоо орой нөгөө нэг богоныхоо билетийг бичүүлсэн байгаа шүү дээ. Тэр цаг маань ингээд болчих гээд. Тэгэл нэг юм холдож ядаал цаашаага эргээл харсан чинь ёо бас нэг амар ингээд бүр үзхийнсэн гэж боддог бүтэл би тэнд байдаг гэж мэддгүйсэн байхгүй хамгийн тэнэг. Эргээл харсан чинь нөгөө Берний нэгийн алтараа гэдэг нөгөө тахлын шир байдаг шүү дээ. Одоо нэг юм сарвч шиг мэддэг байхгүй юу. Хүрлээр хийсэн гэдэг баха. Тэр ээж идгийн. Тэгэл дахиад нөгөөдгөн дээр ч очил ангаагаад хараа зогссон. Тэгээ тэрийг би дахиж ирж бас өстой хандлаа харсан. Тэгээ тэнд орч нөгөө нэг юу гэдэг чинь одоо нэг Христийн хитэн дагагч гэдэг үлээ. Тэрний нэг нөгөө Гиген Питер гэж байдаг шүү дээ. Одоо нэг Сан Петрийн Гиген Петрийн базилик сүм баггүй юу тэр чинь. Тэгсэн чинь тэр Петрийн юу гэдэг юм. Одоо нөгөө буунхан нь тэр одоо Бернинигийн тэр алтарагийн доор байдаг байхгүй. Тэгээд тэрийг чинь очиж үзээ. Ёо бүр амар. Тэг би болвол зургийг олоод видеоны хард оруулъя за. Тийм гоё юмнууд үзэж харж биширч. Тэр нөгөө хамгийн гол нь гэдэм билээ. Өөрөө гоё мэдчихийж тэр үүх түүхийг мэдчихийж очиж үзэх юм бол тэр бүр үнэхээр гоё. Бүр амилж харагддаг шүү дээ. Би бүр тэгтлээ тэгж орж үздэг. Тэгээ нэг юм үзэхээр за яг трийг үзээгээд очих юм бол бусад юм нүдэнд харагдахгүй. Яг тэр нөгөө анилсан юм очиж үздэг. Би нэг жоохон тийм хөтөллөө. Тэгээ гоё. Одоо бусад дараа нь тэгээ бусад галерей мэлрээ гоё баримлууд үзчихсэн тохойгоо ярина. Баримл уран зургууд үзчихсэн тохойгоо ярина. Ярих юм зөндөө баг. За сайхан телевизэн да. Би бол өнөөдөр зөндөө юм ярих гэж бодсон юм аа. Тэгээ дуулан дээр басан бас хөөх юм ярих гэж бодчихсон. Яг энэ хэдийг яриад тарлаа. За баярлаа. Баяртай.